Сайн байцгаана үзэгчдээ Монгол телевизийн орон нутгийн баг маань хотел нэвтрүүлгийнхаа энэхүү удаагийн дугаарыг Баянгор аймгийн Шинжин сумын 2 дугаар багийн малчин айлаас бэлтгэхээр энэ уул толгод даваагүй даван малчин айлаа зорин явж байна. Одоо эндээс айл маань нэг ойролцоогоор 10 гаруй км гэсэн баг. Бүгдээрээ ямар ч тэр айлтаа очиж үзэж болон та бүхэнд малчин үний амьдрал ахуй хэрхэн яаж өрнөдөг, өглөөнөөс хойш орой болтол цаг завгүй ажилтдаг малчид түмэн маань хэрхэн яаж энэ хөдөө орон нутагт амьдарч байгааг та бүхэндээ хүргэх болно. Одоо айл дээр ирээд очиж уулзцгаая. Өнөөдрийн сунгаанд өнгөж давхсан хүлэг өвчөгөн цохилж өвсөн дээр хөрвөн өчигдрийнхөөс өндөр болчихсон юм шиг үзэгдэж өөрийн эрэхгүй нар ташаан дээр нь гэлбэн хос модон хоёр шон наадмын сойлго дуустал хуудаагүй сайхан өгдийн хууч яриаг сонсон хуурын уйхан татлаганд моридын хэмэр сэргэж хурдан дөрвөн туурайн газар зарчин тэмүүлэн чогчог шувал санаандгүй дэрхийн нисхийн цагт чонон хоёр чихэн сортолзонхон сэрвэлзэн гэсэн сайхан шүлгээр энэ удаагийнхаа нэвтрүүлгийг эхэлж байгаагийн учир нь бидний хотел нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард аймгийн сайн малчин, аймгийн алдар туяач, эрхэм цолыг хүртсэн өв боломжлон хадгалан хойшид өр хожтон өвдүүлэх хүсэлтэй нэгэн залуу малчин айлаас нэвтрүүлгийн бэлтгэж байгаатай холбоотой үзэгчтэй. Та бүхэн дугуулан сууж таалан болгоно уу? За, манай сум маань нийт хүн ам маань бол 2287 хүн амтай. За, мал сөрөг маань бол 126,000 толгой мал байна энэ жилийн хувьд. За, сумын одоо мал аж ахуйн салбар ер нь гололдог. За, мал аж ахуйн салбар гололтгийн үндсэн дээр бол залаа жинсийн цагаан ямаа бол 5 сөрөг дотроос бол 100 гаруй мянган залаа жинсийн цагаан ямаа энэ Шинжин сумын нутагт одоо оршин мал аж ахуйн одоо амьдрал хүйг дэвшлүүлэх ноос ноолуур сүү цагаан идэ ашиг шимээ өгж ингэж мал аж ахуйн амьдралыг одоо дэвшлүүлж амьдарч байна. За мөн одоо онцлог гэх юм бол манай сум маань ер нь бол одоо мал аж ахуйн 3 багт бол одоо бүлэг нөхрөлийн зохион байгуулалтанд орж тэргүүрээ одоо манай малчид маань хоршиж өвлжөө хороогоон догчуулах, худаг усаан гаргах, мөн одоо хадлан дэжээлийн бэлтгэх ийм ажлыг бол одоо баг сум орон нутгаас одоо бусад одоо сумуудаас онцлог гэж хэлэх ийм давуу талтай юм аа. Тэгэхээр манай сум маань бол ер нь бол цаашдаа бол одоо төрийн бодлогоор одоо залаа жинсийн цагаан ямаагаан омгоор батлуулж мөн одоо хүнс хөдөө аж ахуйн газрын дарга одоо баяр магна дарга маань бол одоо үйлдвэрээр батлуулж одоо ийм энэ 15 онд бол ийм онцлог бүхий жил болж өнгөрлөө. За тэгээд одоо 2015 онд бол манай мал аж ахуйн салбарт гаргасан амжилт бүтээлээр дүүрэн малчид сайн малчин, аймгийн сайн малчин төрж бас энэ амжилтаараа бас аймагтаа бас мал сүргээрэн дээгүүр байр эзэлж ингэж явж байна. Буян тогтох Цэрэн найдмад 2006 онд айлгэр болж өрх тусгаарлан бие даан мал малдах болсон бөгөөд энэхүү 9 жилийн хугацаанд мал сүргэн өсгөн үржүүлж 1000 гаруй толгой малтай болж чаджээ. Малчин хүн мал сүргэн өсгөж буян хишгэн хүртэж байгаа нь өв дээцээс саяасан малч ухаан хамгийн гол зүйл нь нутаг орон чухал гэдгийг буян тогтох онцлог хэллээ. Сайн бацгаана уу? Сайн. Сайхан үлдэж байна. Оо сайхан үлдэж байна. Ахын сайхан үлдэж. Сайн үлдэж байна. Үүний түрүүд бас гурлаа танилцъя л да. Та бүхэн юм салбарын тэмдэг туугуул хүмүүс үү? Тийм нутгих. За би Шинжин сумын 2 дугаар багийн малчин Базар садын буян тогтох. Манай гэр бүлийн хүн маань. Хоёр маань одоо анх хизэнээс мал малдах болов уу? Ер нь тэгэл бид хоёр багаас нөгөө малчин айлын гэр бүл төссөн багаас салуурах шиг эргүүлж малын дэргэд төссөн. Бид хоёр 2006 онд айл гэр болж стан гараад. Одоо 10 жил болох гэж байна да. Аагаар л амжилт гэж байна. Хоёр маань одоо
Анх ингэж үр тушгаарлан гарч мал маллах хүчний тодорхой амлалтай байсан. Аав ээж маань өндөр настай болж байсан. Тэгээд хэрүүлж байсан мал руугаа өвлүүлэн уугаад бид нар бас гоёд 500 амлалтай айлруулж байсан баг. Одоо л хүчний тодорхой амлалтай. Одоо нэг 1000 1300 амлалтай. Тэгэхээр бас нөөцөөс 500 эд малыг одоо 1000 гаруй болтон өсгөж үржүүлнэ гэж нэлээд хөлбөм шүү дээ. Энэ та яаж бас жилийн нөрөөлөлтөд хэрхэн мал хуугаа маллаж тийм ээ гэж өсгөж үржүүлж чадав. Тийм малчны хөдөлмөр гэдэг бол цаг нар жилийн дөрөв хэрэгэлтэнд. Завч хөлөөгөө л явж ижил өнөөдрийн юм төрсөлтэй. Тийм малчин гэдэг маань тэгээд энэ өглөөс тусч байгаль дэлхийг ажиглаж цаг үе мэдэрч тийм энэ жил ямар жил болох уу хавар ногоорт гарч ийн үер нь цаг уур байглаа мэдэрч нутгаан зөв сонгож хамгийн гол нь нутаг гэж юм бол миний ганц бодож явдаг миний өнөөдрийн 1000 малчин гээ явж байгаа юм маань бас аав ээжээс яасан энэ төрж өссөн хамгийн сайхан нутаг минь малчин хүний хамгийн хөдөлмөрийн мал өсөх үндэс 80% нь баг би нутаг гэж боддог. Аав ээж минь агуу сайхан малчин хүн байж энэ сайхан нутгийг сонгож бидэнд өвлүүлж бид энэ нутаг дээр нь төрж өсөөд тэгээ өвлүүлж ирсэн эрдэнэт мал сүргээ өсгөөд өнөөдрийн энд явна. Нутаг үлчээр бол малчин хүний баг 80% үлдсэн 20-30% тэгээд тухайн хүний хөдөлмөр л юм да энэ. Малчин өөрөө л хөдөлмөрч байгаль цаг үеийн сайн мэдэрч маллан сайн ажиглаж зуны сайхан цагтал маллан сайхан таргалуулчих юм бол тэгээд өвөлдөө нь ажирахгүй тий. Ер нь бас өвлийн мал маллага ч бусад өвлөрлөөс ямар ялгаатай байх вэ? Бас өвлж одоо өдөр өгнө эртхэн бэлчээж ураа бас нэг хотонд хүй тунхаас өмнө хотлуулж арай нэг нар шингэхээс өмнө хотонд жавар угсчихаас өмнө хотлуулахаас өсвөлээ. Снарийн юм бийл тий. Хүйтэнд хужир шүүгэн сайн хангаж хотороогоо сайхан цэвэрхэн байлгаж дундуур үтчнээс дулаан хэвтэр гэж. Танаа одоо л энэ байгаа өвлжүүч бас нэлээд өндөрлөг газар байд юм байна. Тэгээд тэгэхээр ч бас малаа гардаж хариулж авахгүй болтгоо. Оо тэгэл үү яах вэ? Тий. Манай энд чинь мал тууны зүй явах гэсэн ойлголт байдгүй шүү дээ. Бүгд л малаа хариулал явж идэв. Тэгээд манай энэ дулаан гэд манай гэр бүлийн хүний маань аав ээжийнх нь өвлжөө. Бид нэр тэгээ өвлөө нутаглаад байж байгаа юм. Дулаан гэж нэрэндээ дарсан сайхан дулаахан өндөр уултай нөмөр нөөлөгтэй өвлдөх сайхан үлчээртэй нутаг гэдэг. За хөгшчүүлэр тэгтээ бид нар нэг дээд үеийн хөгшчүүл шиг нэг сайн мэдээд энэ жил тийм гэж ажиглах юм юу ах вэ зүгээр яг Монгол хүн бэлгэрэн гэдэг энэ жил бол манай нутаг маань сайхан зам болсон мал сайн таргалсан өвлийн идэж бэлчээр маань сайхан гарсан. Ер нь гам дагд зуудагдгийг. Ер нь тэгдэг л дээ энэ би бас хүүхэд байсан 30 жилийн 100 гээл одоо 10 20 жилийн өмнө намайг өмч хөвчл болж явах үеэр болж байлаа. Тэгэл 2001 2 он 2009 он ганц удаа би 5 туулж хотор нүүдэл хийж лээсэн. Энэ жилийг бол би бас Монгол хүн бэлгээр 2 дугаарт зуныхан бэлчээрийн даац гарцсан малын тарах хүчнүүдийн тар бол энэ жил бол гайгүй болов. Сайхан үйл болох болов гэж бодож байгаа. Тэр мөн одоо гэр бүл болоод 10-аад жил болж өөр хөвгт хэдүүлээ. Тийм бүлдүр манайх хүү охин хоёртой. Том охин маань одоо сургуулийн 5 дугаар ангид. Өвөө эмээ дээрээ сургуультай сууж байгаа. Тий, манай баг маань ингээд би тэр тайцог сургууль сухуулаагүй. Уян тогтох 1994 онд ахыгаа даган морио иж сумынхаа наадамд оролцсон уйсумарын айргийн 3-т хурдалж анхны айрыг турууган авч байсан азтай буянтай хүү юм. Тухайн үед медаль тэмдэг олгодоггүй харин өргөмжлөл өгдөг байжээ. Харин анхны хурдан морины медалиан эхнэр Цэрэн Надимтайгаан гэр бүл болсон жилийн авч байсан нь үнэхээр бэлгшилтэй сайхан үйл явдал шүү гэж тэр бидэнд хөөршөнгөө хэллээ. За энэ бид нэр Монгол хүн багаас алмаар унжсан морин дэл дээр өссөн тэгээд бас манай нутагч золоо жинстэй унган адуутай золоо жинстэй хөгшил халахаа 13 хөгшил бас тэмдэглээтэй байдаг. Бас эндийн бас чанар чансаатай адуутай байсан. Тэгээ манайх энэ адуун дээр суурлал тэгэл
морин төмдсөн цагаас эхлэн ахтайгаа нийлээд хоёулаа морин үйж исэн да ах. Хоёр даах сургаал өөрөө тэрийг гоёял. Сургуулийн хүүхэд байсан да. Тэгээ зуныхаа амралтаар ахыг андагаад 94 5 онд ахтайгаа хоёр шүдлэн үрээ уяад өөрөө он чөлрөгөөл тэгэл арай нэг дүү хүүхдээр нь болол анх самын надад дурлж исэн. Тэгээд ахын маа шүдлэн дөрүүлээд миний нэг хүрэн шүдлэн айрхийн 3 тараад эхэлж анхны айргаа авч исэн та. Тэр үед медаль эднэр шүгдүү ээж дөрүүлсэн моринд баярын бичиг гэлээ өгч исэн да. 3 тарсан моринд юм ла байгаагүй санагдтыг. Тэгж анх морин айрагдуулж баярлж исэн да. Тэрнээс хойш мориноос салаагүй өнөдөр хүртэл. Таны одоо л хамгийн анхны авч исэн морины медаль бол шар гэсэн баха тийм. Тийм. Хонгор азганы төлөв унган хонгор дагаа уяад би. Хотын гол гэдэг манай багийнхаа наадамд 2006 мөрнө. Даах төрүүлж хэлээ. Тэр 2006 тэгэхээр чинь хоёр манаас тий гэр бүл болсон жилийн тий их бэлгшээлтэй. Тэрнээс хойш найрагт руу тасраагүй дээ. Танах ч одоо ингээд малаа хоёр тусад нь ингэж бичиж хариулт юм шүү дээ тийм ээ. Тий манайх одоо эрсвэ хаарны ялгаад энд одоо ингээд манай хургалахын төлөх юм маань ингээд нэг 300 лагаар 400 шхуу төлөө авна энэ тэгээд энэ 500-аад мал авъя. Аадах энэ суу айлаад насны туслах малч аваад нэг хүнийг ч гэсэн бас малжуулаад ажлын байртай болгоод тэгээд яг өөрийнхөө үндсэн үйлжин дээр болгоцсон хариулах гэж байгаа юм. Гүйлээс энэ олон малыг чинь хоёр маань хөөлөхнө гэж малаж хариулна гэж бол хэцүү шүү дээ тийм ээ. Тийм л дээ тэгээд энэ ганц миний биш бид хоёр инч биш тэгээд энэ нутагсны олон ах トゥ аав ээж олон хүний туслах дэмжлэгээр өнөөдрийн үдээс хэрэгтэй бас явж байна л да. Одоо танаа энэ малыг чинь цөм сүргийг ямар мал бүрдүүлж байна? Тий одоо манай цөм сүргийг энэ дийлэнх хөв нөгөө манай залаач институтийн цагаан юм аа маань. Тэгээд би бас хонин сүрэгтэй бас анхаардیں۔ Тэгээд бас 300 гаруй хоньтой. Хон Төв аймгийн Баян цагаан хөвшлийн илүү нугламт цаараас хоньноос сайжруулад хонь манаас гайгүй чанарчж байгаа сүүлийн үед. Манай нутагч нөгөө алдарт бараг дэлхийн брэнд болох гэж энэ болж байна да яригч байна. Тийм манай алдарт залаач институтийн цагаан ямааны нутаг шүү дээ. Тэр энэгүүрийн төшөглөөд бас ноолуураа өндөруулах, ноолуураа шалгаруулах, цагаан ямааныхаа үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор бас яг хэдэн оноос хойш юмдээ энэ олон жил хавар болгоно ноолуурын тушаалтаар шилдэг ноолуур, чанартай ноолуур бэлтгэж айлуудаа шалгаруулаад урамшуулаад ирдэг ус хэдий. Тэрэнд манайх бас манай ямаа манаас жинхэнэ Монгол лажинстийн юугаа хөвшлийн хадгалсан ямаа байдгийг. Тэгээд тэрэн дээр үндэслээд ноолуурын чанартай бэлтгэхэд энэ үдсэглэн худалдаанд бас 2008 оноос эхэлж орсон болов. Тэгээд 14 он хүртэл ер нь жил болгон оролцож. Эхний жил 2 дугаар барилчлаа. Тэрнээс дандаа тэргүүн байранд орсон. Тэг манай Залаажийн домгийн манай хотны ухаан манай улсын шилмэл мал 2013-т улсад төрүүлж ирсэн. Одоо энэ сайхан цагаан сүрэг маань үйлдвэрээр батлагдаад бас энэ жил сайхан эс төлөв явуулсан. Тэр бол танахаас бол өөр аймаг сумаас малчид ирж ирнээс зөвхөн аавна гэж ирэх юм. Ер нь их авдаг байсан энийг сонирхдаг шүү дээ. Ич олонч юус энэ тэнд нийлүүлсэн. Хун Баян говьс мал эмнэлэг үржлийн засагт өнгөрсөн жил бас 50 шилмэл хун нийлүүлсэн. Сум нь бүр малчтынхаа нутгийнхаа юуг сайжруулах зорилгоор авсан. Нэг өөрөөр танахыг бас сум орныхоо орон нутгийн бүсийнхаа брендийг дэмжигч гэж бас хийж болохоор ер нь брэнд үйлдвэрлэгч гэж хийж болохоор юм биш үү? Би бас нэг юм бодож явдаг хүн энэ байгаа юм бахархаж байгаа юм дээдэлж баярлж явах хэрэгтэй байх гэж би боддیں۔ Тэгээд энэ ч утгаараа энэ нутаг төржсөд энэ сайхан залаажинс нутгийн сайхан цагаан сүргээр малж яваад би баярлж бахархаж явдаг юм.
Дээхэн үед мор уйна гэдэг малчин хүн, уяач хүн цаг заваараа хийдэг ажил байсан юм. Малчт нь малаамалж, хөдөлмөрчт нь ажлаа амжуулах зураан морин ууж сойгоод уралдуулдаг байсан. Харин одоо бол өвөл зунгүй уралдаж, морь уух нь жилийн 4 цагийн эргэлтэнд хийдэг ажил болоод байна. Түүнийг дагаад уяачин хөдөлмөрч мэрэгжил шахуу болж, өрсөлдөөнч ширвсч, адууны талаарх гүнзгий мэдлэг, уяачийн ур чадвар, харьцаа, өнөө цагийн адууны амжилтын шийдвэрлэгч хүчин зүйл болох болжээ. Тийм ч учраас уяач хүн ёсчүүдгийг эрхэмлэн дээдлэх хэрэгтэй гэдгийг буян тогтох бидэнд онцлог хэллээ. Тийм л дээ. Морь уух гэдэг маань одоо сүүлийн үед бараг мэрэгжлийн болж байна зүгээр. Тэгээ өдөөний бид нар үл яхад тэгээд морь ууна гэдэг маань цаг наргүй хамгийн их ажилтай хөдөлмөрлөлтөө 100 тааш тэг бараг жилийн 4 эргэлтийн ажил болчлоо доо морь уух чинь. Тэгээд маш их ажилтай. Тэгээд малчин хүн тэгэл яхад дээ. Хондоо явахдаа морь унаал өвөлдөө морьныхаа сайхан хорыг гаргаад унж идлээд богон хариулгын хажуугаар унлага эдлэгийг зохицуулаад тэгэл малчин хүний маш их цаг наргүй ажиллаж байдаг малчны ганц одооны хорын бол ганц каптэй ганц юм л да морь зундаан болдог баяр наадмууд юм да. Морь уйна гэдэг маань ганц уяач юм биш, унаач хөхөд гэр бүл тэгэл олон хүний сэтгэл зүрх нэг үжиж морь тавьдаг гэж өнөө дээчүүл ярьдаг. Тэр хамгийн үнэн. За уяач хүн унган адуу гурамтаа сайхан такуулаад морион цоллуулах гээд хасарт орж их даваа хүү тодмонлаа. Би бас дээдсүүдийн бас нэвтрүүлгийг бас үзэж хэдий. Тэгээд бас даваа хүү манлаа нэхэлж байсан уяач хүн морион цоллуулах гээд орж их шиг хамгийн баян хүн байдığım гэж ярьж байсан. Тэр хамгийн үнэ уяач хүн унган адуугаа харагдуулчихад цоллуулах гэж зогсож байгаа хамгийн сайхан да. Уяач хүн ч бас тэгж оронтой ясчаад шүтгтэй байдаг шүү. Ялангуяа уяач хүнийг бол дараа төлөв байх ёстой гэж ярьд юм. Тий, уяачин 3 хороо арилж байж. Энэ 3 хороо арилж морь тавьдаг. Морьны уяачийн хөвгтийн гээл. Хайрыг төрөхөөс юм л морь хөхд маань эсэн минь сайхан тавхиад тэгээд морион сайхан хайрлаж ийн хамгийн гол нь морион зөв идэлж тэгжэл оролдож ивэл сайхан да. Хор гэж ярьлаа шүү дээ. Хүүхдийн хор гэдэг нь юу вэ? Тийм би бас тэгэл хүнд үнэн л дээдсүүд ярьд юм бас үнэн л юм блэ. Тэгээд эхлээд яхад эхлээл морь ууж байхад бас морь болгон шууд л тавьчих юм шиг бодоол тийм ээ. Баг наадамд сайн тавьсан ч хүн хөөрөл одоо бас тийм харагчлаа гэдэг л да. Унаач хүүхэд маань бас олон эхлээд яхад л бас морь хамаагүй явуулаад тийм ээ зуулгаж явах бас төрүүлхийн бөөн хөслөн бас л тэгээд сүүлдээ морио мэдрээд олон жил унаад ирэхээр туршлагажаад ирэхийг бас хүүхдийн хор уяач маань бас олон жил наадмын багцаагаа аваад за морины маань баримжаа энэ байна, иймэрхүү байна. За энэ мориор энэ л наадамд оролтохоор байна гэдэг мэдэрдэг болоод морион сайхан мэдрээд тэр үл тэгээд тэр бас уяачийн хор арилж байгаа юм болоо. Тэр гурыг л хэлдэг болоо. Морины хор маань бас яг хөтэ эхлээд уралд сураад бас морь маань уяантаа хороод сайхан сураад уралд сураад ирж байгаа тэрийг л хэлж байгаа юм да. Буян тогтох малаамалж морьдон уралдуулахаас гадна шүлэг яруу найрыг нилээдгүй сонирхдаг нэгэн. Тэрбээр сумынхан Бодорцом шүлэг яруу найргийн наадамд хідэнтэй төрүүлж байсан малчин шүлэгч бөгөөд өөрийн зохиолсон нутгийнхаа тухай сайхан шүлгийг бидэнд уншиж сонирдуулсан юм. Баг залуу хатан бас шүлэг бичдэг гэсэн одоо тэгээ бас мал бүл зам мотой сүүлийн үед л энэ шүлэг бичгэн чинь байж тээ. Тэг зам мотой тэгээ яг хуу. Нутгийнхаа тухай нутгтан би хайртай гээд нэг бичижсэн шүлгийг уншия та. Дуугаан хадгаж орчлон дэрсэн үе минь хүй дарсан жилуутай дутуу нойртой хонуу жижигэн зоосон балчраас өнөөгөл хүртэлх гэрээ минь өөртэй өвлийн хүйтэн жавартан зутарч өрдөн үзээгүй өтгөн хөх бууцсан үлмигөр нэг хөглсөн өвлжөөндөө би хайртай дөрвөн хөлн орчлон дээр тэмцэж ядан тормолцох дөнгөж төрсөн ялх унах шиг унаж ойчиж хөл данхарсан уралдааны морь унчхад хожим дэргүүлжил явсан уужим тэний өнгөнөл тал нутагтаан би хайртай жигүүрт хөрөн бүргэд оргилд нь мөнхийн суудалтай
жихүүцэн хүйтэн жавартан хөх чонын гүйдэлтэй алсын аянаас намайг ирэхэд аавын минь дайтай өндөлдөж өгтдөг асхад зинхэрхэн инэл уулстан би хайртай олон жилийн тэртээ ганцг дүүрэн хиймэртэй амн олмон султгаж дэрэгдэн имэлэн цаад мордсон оюутан болсон ах минь газрын холыг зэрэгтэн онгод хиймрэн даатгаж чулууны мэд явсан олон зинхэр хадагнд намирч ганцсан онголж таксаар шүтэж ирсэн оондан би хайртай ботгон хушуу шиг зөөлөн илсэнд мөрөн гаргаж борзонд ховийнхон салхинд хацран холцруу цуулж өссөн намайг нүүдэлсэн их үйлсээ амчиж нар төөнөх цагаар нутаг ижи хоёрон сансаар ирэхэд уурлаа өгөд шиг мөн налайж өгтдөг буйдхан зинхэрхэн инэл нутагтаан би хайртай. Уяач хүний хувьд моридийн чанар чансааг сайжруулахад тэр нэлээд анхаардаг юм. Буян тогтох азарга нутгаасаа авч шилж тавьдаг бол гүүгээ Увс, Төв аймаг, Сүхбаатар аймагудаас худалдаж авдаг байна. Энэ нь хурдны их саваан дагдаг гэж нутгийнхны хэлсэн үг сургаалыг дагаж яваан тэр гэж буян тогтох бидэнд нэмж хэлсэн юм. Таваас одоо олон жилийн морин уншсан гэх одоо морины уяа салгыг яаж тааруулдаг. Танаа морч одоо нутгийн адуу гэсэн баха. Тийм манайх бас сав гэж сүүлж ирсэн ууг залааж яст унган адууга сайжруулад сонет газрын л бас манайх энэ гүү голцоо авч хурдны их сав талаан дагдаг гэж бас тэгээд увсын тис тэгэл Сүхбаатарын асгаттай Төв аймаг олон газараас гүү авсан манайх. Азаргаан голцоо эндээс яажсэн. Тэгээд сүүлд бас Сүхбаатараас азаргаа авсан. Тэгээд одоо сүүлийн үед бас унган адуу маань бас сайхан хурдлж байгаа бас. Уяач хамгийн гол юм нь бас унган адуу маань хурдлахаас урамтай сайхан да. Тавлаас одоо залуу малчин хүн хэмээн залуу уяач хүн ер нь уяач хүн болгомжлыг өмнө тавьсан зорилго гэж байгаа шүү дээ. Таны зорилго юу вэ? За тийм нэг том тийм толтой уяач болно гэж юу бах вэ? Монгол малчин хүний ганц бас жилдээ гац болдог наадам. Жилийн дөрөв үргэлтэн малаан дагаж явдаг хүмүүс маань бас нэг дэлгэр зундаа морио оролдуулаад бас унган адууныхан багцааг үзээд миний энэ унаж идэлж үрзүүлж байгаа адуу маань бас хаах нам байна, хурдны ямар байна тэрийг мэдээд бас нэг дэлгэр зундаа наадах. Тэр л хамгийн сайхан юм да ер нь. Бас нэг улсынхаа наадам нэг морио оролдуулаад нэг ариг хийн тавтны хурдлуулж байгаа гэсэн байгаа. Бас монгол хүн бодож явуулдаг яг тэрүүхэн наадам тоос өргөл бас сайхан л да. Тийм манай нутаг маань бас гаалс хол л да. Гэтэ аймгийнхаа наадамд бас манайх бас хотор нүүдлэр их явд юм аа. 2009 онд бас нутагт гандуу байсан. Тэгээд энэ өвөр хангай наатал Баян онгорын Үлзийтийн нутгаар бас хотор нүүдэл хийж явсан. Тэр үед манай аймагт маа нөгөө ламингэний ой болоод төвийн бүсийн хангай бүсийн хурд гээд тань шиг наадам хийгээ. Тэгээ бас хотор нүүдэл хийж явах зумаараа өөрийнхөө унган гурав үрээгээр бас улсынхаа бүсийн наадамд оролдож бас борныхаа багцааг үзээд дундуур давхсгсан чи бас том наадамд оролцох сайхан юм лээ. Олон сайхан уяачтаас арга туршлага бас сураад. Хотел нэвтрүүлгийнхээ энэ удаагийнхаа дугаарыг өмнө нь тавьсан зорилготой өвгдийн уламжлалыг сахин хамгаалж хоёр чивдээ дамжуулах хүсэлтэй түүнийгч гүйцэлдүүлж яваа залуу малчин буян тогтохын хотелоос бэлтгэн хүргэлээ үзэгчтэй. Түр баяртай. Баярлалаа үзэгчтэй. Молдол телевиз орон нутгийн баг маань хотел нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг Баян онгор аймгийн Шинжин сумын залуу малчин нэгэн айлаас бэлтгэн хүргэлээ. Энэхүү дугаарын маань зочин бол залуу хүн хэрхэн яаж хөдөө орон нутагт мал сүргээ маллан ажид хөдөлмөрлж чадвал хэрхэн ингэж хангалуун сайхан амьдарч чаддаг тийм ээ. Өөрөө бас хичээл зүтгэл хөдөлмөр хөлсөө шахууж яаж хүн бас монгол хүн их орондоо энэ зах хязгаар нутгийн эзэн гэдгээ ухамсарлан энэ байгаль дэлхийг хайрлан хамгаалж явдаг ийм сайхан залуу манай энэ дугаарт оролцлоо. Бас манай энэ дугаарт оролцсон танд баярлалаа. За баярлалаа. Ингээд алс хязгаар манай нутгийг зорин гэрж малчин бидний дуу хоолойг сонссон. Молор телевизийн тав хүндээ цаашдын уран бүтээлд өндөр амжилтыг хүсье.